Хатаархагч юу найз уу гэдгийг яаж таньж мэдэх вэ? Хамгийн бидний анзаарах зүйл таныг алдаа хийгээд буруу алхаж байхад чинь тэр болгоны чинь өөгшүүлж дэмжиж байгаа бол энэ явч сайн хүн биш. Таны алдааг засдаг байх хэрэгтэй, танд бурууг чинь хэлж зөвлөдөг байх хэрэгтэй. Тэгээ энэ таны эсрэг ямар нэгэн муу буруу зүйл хийх ч гэдэг юм уу. Тэр гаргаж байгаа хандлагыг бид нар дандаа ингэж зөвтгөж хардаг л да. За найз юм чинь арай үгүй л хөө дээ. За хүнийг алдаал үзчих гэдэг юм уу те. Гэтэл бидэнд одоо яг ингэж амтан амьд үлдэхийн тулд тэр орчин тойрон бусад зүйлүүдийг мэдэрдэг тэр хэсэг бидний тархинд байдаг штэ. Нэгсэндээ энэ зүйл аюултай юу үгүй юу гэдгийг бид нар ялгаж таньж чаддаг гэсэн үг. Тэгэхээр үнэхээр та одоо найзалж нөхөрлөх хүнээ сонгохдоо таны зорилгодоо хүрэх тэр замд чинь саад болж байгаа бол таныг доош нь татдаг бол таныг буруу зүйлд уруу татдаг бол энэ таны найз биш зүгээр л таньдаг хүн чинь байна гэсэн үг. Тэгэхээр таны хувьд найз уу таньдаг хүн үү гэдгээ эхний ээлжинд ялгах хэрэгтэй. Заавал олон найзтай байснараа ч юм уу хүмүүст маш олон таньдаг хүнтэй байж харагдсанараа энэ таны байр суурийг илэрхийлэх тодорхойлох магадгүй та аз жаргалтай болох ямар ч шалгуурыг бол хангахгүй шүү дээ. Тэгэхээр хідэн найзтай байх гэдэг нь чухал биш. Тэр нь таны амьдралын чанарыг дээшлүүлэхэд, таныг хөгжиж боловсроход, магадгүй таныг буруу алдаа хийхэд тэр үед нь зэмлэж, зөвлөгөөгөө өгч чаддаг бол ийм хүнтэй илүү нөхөрлөх нь чухал. Тэг яг зүгээр яг тийм байх албагүй хэл та нөө найз гэдгийг гээд бодохоор ингээд нэг найдах гэдэг ч юм уу те. Тийм утга байдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр найдаж итгэж болох хүнтэйг нөхөрлөх нь хамгийн зөв. Тэгэд нөө ямар хүнтэй нөхөрлөхөө би яаж сонгох юм бэ? Аль нь зөв гэдгээ сонгох юм бэ гэдээ хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр эхлээд амьдралын зорилгоо л олж хар. Би юуны төлөө явж байгаа? Юунд хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа? Ямар үн цэн бүтээхийг хүсэж байгаа? Тэр бүхэнд тантай зорилгоороо нэгдэх тэр болгон таны анд нөхөр байж болно шүү дээ. Тэгэхгүй таны одоо ингэ явж байгаа чиглэлээс гаргадаг хамгийн бидний анзаарах зүйл таныг алдаа хийгээд буруу алхаж байхад чинь тэр болгоны чинь өөгшүүлж дэмжиж байгаа бол энэ явч сайн хүн биш. Таны алдааг засдаг байх хэрэгтэй, танд бурууг чинь хэлж зөвлөдөг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ болгоныг бас аюулсан харах хэрэгтэй. За тэгээ түр хэлсэн найзын тоо таныг одоо мундаг, сайн гэдэг тэр тасдгалыг илэрхийлэх шалгуур үзүүлэлт биш шүү. Тэгэхээр зөв хүнтэйгээ нөхөрлөх маш чухал. Хүмүүс гайхдагчтай ингээд яагаад хатаархаад байдгийг би бол хатаарахгүй ингээд өөрөөсөө сайн хүн байж ивэл тэндээс суралцаад явна гэж боддог те. Яг нь ер нь бол подкаст сэтгэл судлалд үздэг штэ. Альфред Адлерийн гаргасан те. Хүн дутуугийн мэдрэмжээ мэдэрснээс цааш нөгөө хөгжил явагдах процесс эхэлдэг гэд. Өөрөөр хэлбэл надад юу дутуу байна тэрийгэ мэдрвэл би тэрийгэ нөхөж авахын тулд нөгөө хөгжиж идэх юм байна л да. Одоо жишээлбэл жоох хүүхэд мөлхөж жагаад гээд явж байгаа том хүмүүсийг хараад би бас ингэж алхаж болох юм байна. Би одоо эдгээр шиг алхаж чадахгүй байгаа юм чинь гээд тэнцсээр байгаа тэр хүүхэд алхаж сурдаг те. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн зүйлээрээ тухайн хүнээс дутуу гэдгээ мэдэрж байгаа бол тэрийг өөртөө бий болгохын тулд би яаж хичээх ёстой, юу хийх ёстой гэдгээ бодохын оронд тэр хүнд байгаа надаас илүү зүйлийг би яаж булааж авах уу, байхгүй болгох уу гэж бодно гэдэг бол өөрөө буруу хөгжлийн процесс. Энэ бол хатаархал. Өөрөөр хэлбэл өөрийгөө таньж мэдээгүй одоо юу хийж бүтээх гэж байгаагаа ч ойлгоогүй хүн магадгүй тэр хүнд байгаа надаас илүү зүйл надад заавал байхгүй байж болно шүү дээ. Тэрийг би авах шаардлагагүй ч байж болно. Тэгэхээр ийм зүйлээ ялгаж салгаагүйгаас олж тэр нэг хатаархал, чөтгөрхөл гэдэг зүйл бол бий болж идэг. Танд хатаархаж байгаа найз нөхөд байх юм бол тэр хүнд ойлгуул, харуул тэрийг магадгүй өөрөө ч мэдгүй явж иж магадгүй. Харуулж ойлгуулад хэрвээ тэр хүн өөрчлөгдөхийг хүсэхгүй байвал замдаа орхиод та урагшаа алхах хэрэгтэй.